За ингээ манай Exciter showroom дээр ирсэн та бүхэнд энэ өдрийн минь төргий. Манайхан Sig Energy-ийн гэрээд борлуулагчаар ингээд ажиллаад эхэлсэн байгаа. Тэгээ бид нар та бүхэндээ өнөөдөр нэг үйлчлэгээний жижиг үйлчлэгээний төвийн сэргэгдэгчийн хүчтэй баталгаатай ажиллах нэг схем танилцуулах гэж байна. За одоо манай энэ бол 80 м квадрат жижиг юм шоурум байгаа. Өөрөөр хэлбэл худалдааны байгууллага байгаа. Тэгэхээр энэ худалдааны байгууллага дээр бид нар бусад байгууллагуудад юу санал болгох гээд байна гэхээр энэ хуваарлах бокс байна. Энэ манай хайбрид инвертер байна. Энэ манай 6 кВт-ийн батарей байгаа. Тэгэхээр батарейг бол бид нар дахиад 6 кВт-аар ингээд давхарлаад өргөтгөх авах боломжтой. Тэгэхээр энэ минимум шийдэл арай хамгийн хямд гарч байгаа бөгөөд хамгийн найдвартай ажиллагааны шийдэл байгаа. За яагаад найдвартай ажиллагатай юм бэ гэхээр энэ 6 кВт-ээр бид нар юг оруулж гисэн гэхээр энэ шоурум дээр байгаа бүх заалны гэрэлтүүлгийг за тэгээ манай хамгийн чухал хэсэг болох босын машин, кассын машин, компьютер маань тасралтгүй найдвартай ажиллах. За тэгээ хяналтын камерын хэсэг маань бүтэн ажиллахаар тооцоод оролцсон. Энэ ойролцоогоор 1 кВт орчим ачаал болж ийлээ манай л өөрөвд. Тэгэхээр батарейгаараа ингээд тооцохоор 6-аас 8 цаг тасралтгүйгээр шугам сүлжээнээс хамааралгүйгээр ажиллахаар хийгдсэн. Хамгийн гол давуу тал нь бид энэ батарейгаа шөнийн хямд тарифаараа цэнгэлээд өдөр нь ашиглаж байгаа. Тэгэхээр бас тарифын зөрүүн дээрээс бид энэ оруулсан хөрөнгө оруулалтаа нөхнө гэж тооцож байгаа маа. За тэгээд хөрөнгө оруулалтаас гадна хамгийн гол нь чинь бид нар үйлчлэгээ маань цахилгаангүй болвол үйлчлэгээ маань тасрах гээд байгаа учраас гол шийдэл маань ерөөсөө энд байгаа. Одоо тэгэхээр манай инженер та бүхэнд энд манай цахилгааны самбар байгаа. Тэн дээр үндсэн хичээл ингээд тасалж үзүүлье. За ингээд тасарчингууд энд манай нөгөө нэмэлт заалны маань нэмэлт гэрэлтүүлгэнүүд маань ажиллахгүй байгаа. Энэ халаагуур эдгээр бас алдагдсан байгаа. Ямар ч тог тасаас үед бид нэр заалны маань гэрэл компьютер одоо энэ дэлгэц үндсэн компьютер хэвээ ажиллахаар шийдсэн. Тэгэхээр манай дээр бол одоо цахилгаанаас хамааралтай тог тасалтанд бол хамгийн найдвартай шийдэл болсон гэж бид нар үзэж байгаа. За энэ дээр батарейгаар одоо манай энэ батарей маань яг энэ системээр ингээд ажиллахад энэ 278 цаг буюу одоо 3 цаг орчим ажиллах батарей үлдсэн байна. Манай энэ онцлог нь нэр юм байна. Нарны панел бид нар тавих. Хэрвээ нарны панел тавих болцоотой салбар байх юм бол нарны панел тавьчих юм бол хэдүүлийн эрчим хүчээ өөрсдөө үйлдвэрлээд тэгээд давхар ажиллах боломжтой. Манайх бол нарны панелгүй учраас одоо зөвхөн үндсэн тижээрээс батарейгаа цэнгэлээд батарейнаас хэрэглээг ингээ авч байгаа. Одоо манайх ингээ 0.9 кВт хэрэглээ яг одоо ажиллаж гин гэсэн үг. За тэгээд эрчим хүч үйлдвэрлээд мөнгө олохоосоо илүү хамгийн гол асуудал нь бол манай байгууллагын үйл ажиллагаа хэвэн явах. Цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагаа гэдэг зүйлийг бид нэр энэ удаа онцлохыг хүслээ. За тэгээд дараа өөр байгууллага дээр бас яаж төлөвлөсөн бэ тэрийг очиж харъя хэвлээ.